тэг хэрвээ би нөхөртөө зүгээр л чи хүүтүүдээ тэгээс зүсгэр ингээр идэх захаас би хавцсан байна. Миний аав хүний дээдсэн да. Тэгээ ажиллаж хичээнгүй. Би аавыгаа хаяа үнэ юу боо хипвэ Тэгээ манай ба надаас гойсон. Ийш давхууч болохгүй шүү. Байхгүй та өгчүүл юм байна. Яг одоогоос 2 жилийн өмнө энд болсон дэлбэрэлтийн улмаас 3 гал сөнөөгч 4 энгийн иргэн амиа алдсан байдаг. За энэхүү өнгөрсөн 730 хоногийн хугацаанд дэлбэрэлтэд өртсөн замыг шинээр тавьж, Орос улсны байрлалыг шинээр барьж эхэлсэн ч эргэж ирэхээргүй одсон иргэдийнхээ амийг зүгээр л орхижээ. Тэдний орон зай өгөөлөгдөж, өвчирсэн ар гэрийнх нь шаналл дунд амьдарч байна. Хэргийн газрын үзлэгтэй зэрэгцээд талигаачдын цогцыг таниулах ажил үргэлжлэн явж ар гэрийнхэнд мэдэгдэн гэж байна. Тэр нэг ман ингээд татсан байсан. Тэр лөө ороод болохгүй байна гэж бодоод буцаад ухсан байхгүй. Тэгэл дэлбэрсэн. Доороо унаал цасандар хөрөөгөөл толгой шатаад байдаг. Цас дээрээс нь асгаад байдаг, шатаад байдаг. Хажууд авсан усууд цас мас авч хийгээд нуруу муруундар. Ээлжийн харуулын ажилтай байсан ган болд сэхэнд байгаа эгчтэйгээ уулзахаар ажилласаа гарч явахдаа дэлбэрэлтэд өртөж эмнэлэгт хүрэгджээ. Тэрээр эгчтэйгээ уулзаж чадаагүй. Түүнийг эмнэлгээс гарахад эгч нь өөд болсон байжээ. Бараг шалдны шахуул зарим нь явж байгаа ш. Өмдний талч байхгүй, өмдөж байхгүй зарим нь хүн том юм төрөөтэй готл моталтайгаа тийм бол суудсан байсан. Бидний чинь нүүрний арьс марс чинь ингээд унжицсан амжицсан. Тэгээ засаар ингээд гад толгой шатаад байгаа. Тэгэхээр толгой дээр л засгаад байгаа. Тэгэл хамаагүй одоо амьсгалж болж юу ядг юм нэлээ. Гал сордг юм нэлээ гэж бас дуулж лээсэн болтоор бас хичээж л байсан. Доор хүн нас орлоо энэ нөгөө сэхэнд байгаа улсууд нас орсон гэнэ гээл ингээд дуулж л идэв. Гэтэ маш хүнд байсан бид нар ч сэтгэл санаанд. Тэгээ манай эгч тэгээд тэр өдрөө нас орсон байсан. Тэгээ би очиж уулзах чадаагүй тэнд түлэгдээл. Тэгээ би аймаар болчихсон. Надад хэлдэггүй нөгөөдөл чинь гайгуул гэдэг. Нэр нь одоо нөгөө хуучин дурсамж сэргдэг байхгүй. Амар хэцүү. Тэгэл том тэрэгмэр их харахлаараа одоо тийм бензиний тэрэг харахлаараа одоо тэрнээс зайд явах юмсан л гэж боддоо шүү. Гантулгын аав сантехникч байсан. Тухайн өдөр ээлжгүй байсан ч айлд ус алдсан хэмээн дуудагдсан ирсэн. Улмаар тухайн дуудлагын дагуу дүүгийнхээ хамт гудамжинд алхаж явахдаа дэлбэрэлтэд өртсөн. 아무 누가를 허위 얻어 또 이산 에히 왔고 허야 또 다라 또 나요 야가 이 노이면 허위 야가 아무 임비 너는 어떤 거 아무 나는 그러나 어떤 거 하고 혹시 하고 내 혹시 민내 하나는 요 키워서 아무 뭔가 없어 여러간 무리스 없어 아무 나라 내가 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 매일 이게 가서 어떤 비했다 미래한 해 야를 위아비가 이게 하요 언제 뭐 그렇게 샀 이게 예비도 나한테 이 왜야 뭐라 뭐야 이 뭐야 와 거의 야 이거
hầu ý hầu ya là là hầu người sĩ hầu ý ý hắn ya mà cái là mà ý đó可能这是比嘛，一些你误会，一些你误会，也会那些别个说是比那不一直都比较我觉得然后一系列说也没到，我是我这个可以，那么也你可以摸到也。我em đã xảy ra hồi hindi mà hơi hồ kéo được mà nào mà bây giờ là hơi quá là hindi là quá 그거 그거 이게 이거 해면 나게 그 Очрын аав тухайн өдөр ахаасаа авсан багжаа хүргэж өгөн дуудлага руу нь хамт алхаж явахдаа дэлбэрэлтэд өртсөн. Яралтай эмнэлэгт хүргэгдсэн ч түлэнхийн шархаа даалгүй 14 дахь өдрөө амьсгал хураажээ. Ар гэр нь 2 жилийн хугацаанд шокносоо гарч чадаагүй, ханижлын алдсан эхнэр нь гүн шоконд орохоос гадна байнгын асаргаанд оржээ. Хараад бол шоконд орсон. Аимшигтэй дүр зураг л байдаг л та. Эсвэл түлэгдэлтэй хувь нь бол 75-аас 80% түлэгдэлтэй байсан. 1 сар 24-нд эмнэлэгтээ хүрэгдээд 2024 оны 2 сарын 7-нд бурхан болсон байдаг. Шархаа даахгүйгээр. Маш хүнд 2 жил болж байгаа. Би өөрөө хүний ганц хүн. Ээж аав хоёр маань болохоор ерөнхийдөө 10 жилээсээ л би үнийгээ таньж 10 жилээсээ л ханилжсан. Манай ээж тэр аимшиг өдрөөс хойш ажил хийх боломжгүй, бие удирдах боломжгүй, эмнэлгээр явдаг, хагалгаанд орсон тий. Би л ээжийг арахгүй өөр надад туслах хүн байхгүй шүү дээ. Би чинь айлын ганц өгд учраас. Ээжийн манай хувьд бол тэр хар бараанд орсон өдрөөс хойш бол бүтэн ойртой онсон өдөр байхгүй шүү дээ. Эмч орж ирээд аав чинь бурхан болчлоо гэхэд би паникнд орсон, шоконд орсон. Яг юу болоод байгааг мэдэхгүй ингээд жингүүдлээ л явсан. Дараа нь одоогийн байдлаар харахад бол би тухайд би аавгаа тэрж удаа нэг удаа үнсэх хэрэгтэй байсан байлээ. Гараас нь барих хэрэгтэй байсан байлээ тий. Тим их зүйлүүд, нандин зүйлүүдийг би хийж чадаагүй. Яг л шокийн байдалтай явсараа гал тэр зүйл өнгөрсөн. Тэгээд хамгийн сүүлд аав маань бол ерөнхийдөө бол ээжигээ хайрлаж яваарай л гэжсэн дээ. Тэгээл ерөнхийдөө шууд амьсгал нь боогдоод амар сонин дүр зураг үзүүлэл тэгээд шууд аппаратанд аваад тэрнээс хойш аав маань сэргээгүй. Миний аав хүний дээдсэн да. Тэгээд ажиллаж хичээнгүй тустай хүний дээдсэн. Ажлаар хөдөө явчаад ирээ хэмээн гэрээсээ инээгээд гарсан Батчимгийн нөхөр дахин хизээч эхнэр 3 хүүхдээрээ эргэж ирэхээргүй боджээ. Тэрээр сэхэнд орж 16 дахь хоног дээрээ амьсгал хураасан. Би тухайн аимшигын үед нөхрийгөө алдсан. 3 хүүхэдтэй ингээд би үлдсэн. Тухайн зам дээр нөгөө хөдөө орон нутг руу тээврэх гэж явж ажиж итгэртэй авж байгаа л тухайн аимшигт өртсөн баг. Хүлээдээд тэмдэглэлийн эмнэлэгт очиж эмчлэгдээд 16 хоног эмчлэгсний дараа 2 сар 9-нд буюу битүүний өдөр нас барсан. Маань хөрөсөг гэрээсээ гараад гадмын тосноггүй юм. Над руу дуудлага орчихсон таних гуцснаас тэгсэн чинь л маань хөр ханаа гэлдсэн. Тэгсэн чинь би ингээд дэлбэрэлтэнд төрчихлээ гэл уцаад таас. Тэгээд дүнжин гараа уулзарт очиход бол ингээд энэ тэндгүй гал юм машин ирсэн. Тэг хүн тэр хугацаанд эмнэлэг рүү явчихна гэж бодохгүй тэнд одоо амьд байхгүй би амьд уулзах чадахгүй л гэдэг бодол надад байгаадсан. Эхний нэг 4 хоног амьд орчны хайрцаатай ямар ч байсан контакттай байсан учраас би тэр бол ердөө хайрцагтайгаар хайрцсан. Гэтэ үнэхээр амар завиртай байсан. Эрх мэдэл нэр хүнд гэдэг ямар одоо асар хүчтэй юм бэ гэдэг би яг одоо ингэ өнцгөөс харж байгаа байхгүй. Маань төрнөс ахгүй. Өөдөөс түрээд яваад яг машин ингэ явах гэтэл өөдөөс 200 таа хүмүүс хүрээд ирсэн. Тэр хүмүүс огт байсан. Тэгээд ингээ ойлголцохгүй байж ил гинтгэн гал гараад ингээ бид нэр шатцсан гэж хэлсэн.
Тэгээ тэр өдөр ямар процесс болсон юм бэ гэхээр тэр харсан намын нэг хурлын арга хэмжээ ч юм уу нэг хүлээн авалтын арга хэмжээ болоод тэгээд тэндээс хүмүүс тараа явж исэн юм бил. Тэгээд тэнд нь шүүхэн шийдвэр гүйцэтгэлтэй ажилладаг. Нэг ах トゥ гал бадрал дүүл бадрал гэж залуу шүүхэн шийдвэр гүйцэтгэлтэй ажилладаг нэг хоёр залуу ингэ дөрвөлээ явж исэн юм бил. Тэгээ одоо ингээд хоолдоод өгөөч ингээд машинууд унтарчлаа гэдэг нэг 20 залуу ингээд машин түрээ ингэ явж идэл нөгөөх нь бас зай тавьчих өгөөгүй гарах боломж жаахгүй. Тэгээ ингээ ярилцаад байж хооронд газ дэлбэрчих байгаа байхгүй. 6 дахь өдрөө хятад руу яваад одоо тэр хүмүүс амьд ш. Тийм тэр дотор 2 хүн байсан хоёулаа амьд. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр хүнд эрх мэдэл нэр хүнд мөнгө төгрөг байдаг бол 90% төлөгдөл байсан 95% төлөгдөл байсан ч амьд авах боломжтой байсан. Бид нарыг яагаад тэнд 10 хүн төлөгдсөн байсан. Нилээн олон хоног юм шиг 16 хоног гэдэг чинь их хэмжээ их хугацаа ахгүй. 6 хоногт нь аваа явсан бол маань хүмүүд амьд авах боломж байсан баг. Хэцүү шттэ хүүхдүүд. Эхний жин 1 жил бол би ерөөсөө хүүхдүүдэд анхаараагүй. Оргисон. Яагаад гэвэл би өөрөө галзуурах гэсэн. Гинтэн гэдэг ерөөсөө гинтэн сэтгэц. Үнэхээр нэр амар хүнд цочлогддог баг. Тэгээ хүүхдүүд стрессэд ирэхээр юм ярьдаггүй шүү дээ. Чимээгүй нууцаар уйлдаг байхгүй. Би нөхөртөө чи найдвар хөшгөж хэлээгүй. Манай амар өдрөө хүн байсан баг. Би утгагүй босоод ш. Тэгээ хэрвээ би нөхөртөө зүгээр л чи хүүхдүүдээ тэгээс юусгаар ингээр идэх захиас би хавцсан бол. Магадгүй би тэр хоёр хийсэн бол арай өөрөөр надад хідэн өвчс зах байсан баг. Тэгээд уус тухайд ерөөсөө өхмөл бототод идэг. Эмэгтэй ах минь нөгөө 3 хүүхэдтэй болохоор нэг 3 хүүхэдтэй харагдаад нэг юм өдөө болтол амьдраад ам болол гэж боддог шин. Тэгээ манай ба надаас гойс ийш давхууж болохгүй ш. Байхгүй 5 өгчүүл яаж амьдраа. Би надад ам л гэсэн баг. Монгол улсын хэмжээнд цагаан дээр хараар өчсөн 6000 орчим стандарт хэрэгждэг. Гэхдээ хэдэн хувь нь бүрэн амьдрал дээр хэрэгждэг вэ гэдэг нь анхаарал татна. Стандарт хэрэгждэггүй балгаар олон тооны хүний амь нас эрсддгийн жишээ нь Дүнжин гаруй осол байсан юм. 7 хүн амь нас эрсдсэн ч хинч хариуцлага хүлээгээгүй 2 жил өнгөрч байгаа ус зөвхөн Монгол л баг. Манай Улаанбаатар хотод стандартын дагуу баригдсан зам, барилга, за дээр нь болохоор стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд байхгүй байна л гэж би харж байгаа. Хэрвээ тэр зам нарийнхан биш өргөн байсан бол өнөөдөр миний гэр бүл тийм миний гэр бүлийн хүн шатаад ч юм уу амнаас алдах хэрэгсэл байсан уу? 요즘 가지고 요즘 야배워 요즘 이제 야 하나하나 히 뭐라고 해 Анханаас нь өөрийн стандартын замыг барьсан байсан бол өнөөдрийн ийм олон хүн эрүүл мэндийн амнасаар хохирох байсан. Үгүй л байна. Яг стандарт норм контролын дагуу байгууллагууд маань тий газа шатхууна тээвэрлж явдаг байгаасаа гэж хүсэж байгаа. Хин нэгэн тий наад шиг бас бус хэд шиг маань хайртай хүмүүсүүд дахиж бит ийм гамшигт осны зүйлээр алдаасаа гэж хүсэж байгаа. 2024 оны 1 сарын 23-ны шөнө гэртээ харихаар ажиллаа тарж явсан залуус зүгээр л амьдарч явсан залуучууд амнасаа алдсан энэ гашуун өдөр тохиогод 2 жил өнгөрсөн байна. Тэр өнөөхөд 2 жил боллоо. Асуудал шийдэгдээгүй. Буруутай этгээд даншван жирэгдсэн байгаа. Тэгэл өөр юм байхгүй. Одоо ингэж хин хохирч үлдчихэж нэхэр энэ Монгол улс ерөөс амь нас гэдэг юм ямар ч үндгүй гэдгийг харуулах юм шиг амь нас эрүүл мэндээр хохирч хэдийр нь л юу ч гүйлцсэн шин. Төөрч бай, дашваанжилж бай тий. Магадгүй тэр патролын жолооч хин нэг манай гэр бүлээс уучлахгүй байгаагүй. Тэр дашванжил компаниас биднийг яаж нээж нэгээд нэг удаа ярьсан хүн байхгүй. Би 2 жилийн хугацаанд би яваагүй газар байхгүй. Анхан шатны хилцүүлэг боллоо гэсэн. Хилцүүлэг нь буцаагдсан, мөрдөн байцаалуу буцаагдсан. Ялагчаар татсан байсан дашванжлын гүйцэтгэх захирал нь бурхан болсон тий. Им тариа одоо сэтгэл санааны хохирол байна. Шүүхээр шийдэн гэсэн ингээл бид нар бол абсолютно юу ч байхгүй. нийгмийн хоёр сайжсэн. Лахасны
이게 의미 Хүн нэр хүнд мөнгө төгрөг олонний нөлөөтэй одоо тийм танил талгүй бол энэ улсад энгийн иргэн гэдэг бол хинч биш юм байна гэдэг би үнэхээр биеэр мэдэрл. Яагаад эрүүл мэнд амнасаа алдсан ийм хүмүүсүүдэд ингээд анхан шатны тусламж юм тийм ээ бодит тохиолыг гаргаж өгөхгүй байгаа юм бэ. Би юу гэж хэлмээр юм гэхээр бид эдтэй ялгууртай битээ харьцаач. Тэр байрныхантай тэр онцгой эдлийн албаныхантай адилхан. 이게 이 어디 이게 3.6 тэрбумаар барьсан худалдааны төв шатахад татвар төлөгчдийн мөнгөөр дахиад барьж байна. Харин хариуцлага гонцоднаас үүдэлтэйгээр 4 иргэн ажлаа тараад харихаар явж байсан боловч амнасаа алдахад төр тэднийг эргэж харсангүй. Тэдний ар гэрээхэн өнөө хүртэл хагцлын шаналлаа тарчилж байгаач төр ямар нэгэн байдлаар тэдний амь насыг үнэлж хохирол барагдуулсан зүйл өнөө чалгаа.